Дэлхийн дахина цахим спортын төрөл маш уртастай хөгжиж байгаа бөгөөд энэ төрлийн спорт нь 1970-аас 80 онд видео тоглоом гарч ирсэн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хөгжихдээ дэлхийд даяар мэрэгжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч дэмжигчдийн доо тэрбумаар тоглогдож, шагналын санч одоо асар их өндөр дүнд хүрч байна. Түүнчлэн e-спортыг дагаад спонсоршипийн асуудал явж байдаг учраас амжилттай байх тусам томоохон компаниуд хөрөнгө оруулж ивент итгэх, хамтран ажиллах олон боломжуудыг эвлэлхийлж байдаг. Нөгөө талаас спонсоршип, цайлан, стрим, хандив нэмэлт орлого зэрэг шагналын мэрэгжлийн дамжтай үед орлогын их үүсвэр байдаг боловч манай улсад энэ боломжууд одоогоор бүрэн утгаараа бүрдээг байгаа учраас тамирчдад гадаадын дамжтай адил дээрх боломжуудыг идэх нөхцөл боломж хараахан бүрдээг байна. Биеийн тамир спортын тухай хууль зааснаар Монгол улсын их хурл нь биеийн тамир спортын талаарх төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, татварын ерөнхий хуулиар татварыг зөвхөн улсын их хурл тогтоож бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болох зохицуулттай. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22-ийн 9 дэх хэсэгт албан татвар төлөгчдийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй зарим үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулан хөрөнгө оруулалт харилцан хамааралгүй бусад этгээд олгосон санхүүгийн дэмжил хандивыг зардлыг тус хуулийн 21 заасны дагуу ноогдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх буюу хөнгөлөх үнийн дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хүртэл байхаар хуульчилсан. Үүнд спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпийн төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпийн ороо, Монголын үндэсний параолимпийн орооны бүртгэлтэй олимпийн төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг тамирчин, дасгалжуулагч олгосон санхүүгийн дэмжлэг дээрх татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарч байна. Аливаа салбарыг, ялангуяа спортыг аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэгт тулгуурлах ус, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар дэмжих, хамтран ажиллах боломжийг нээж өгөх нь оновчтой бөгөөд ингэснээр Монгол улсыг дэлхийд дахинаас урьдчилан таниулахаас гадна үндэсний аж ахуй нэгжийн энэ төрлийн спортод хөрөнгө оруулах, аливаа төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж бүрдүүлэх, мэрэгжлийн тамирчдыг бэлтгэх, тухайн спортын төрөл дээр суурилсан эдийн засаг, маркетингийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжтой байдаг. Иймд хуулийн төслийн дандан судалгааны тайлан болон хуулийн төслийн үзэл баримтлал нийцүүлэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 9-ийн 6 дахь заалтад биеийн тамир спортын тухай хуулийн 11-ийн 1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний жишээ баг түүний харьяалагдаг спорт холбоо гэх агуулгыг нэмэх зохицуултыг боловсруулан хилцүүлж байна. Ингэснээр аж ахуй нэгж байгуулга нь e-спорт, шатрын спортын үндэсний жишээ баг, тамирчин, тэдгээрийн харьяалагдах спорт холбоотой дээрх хуулийн дагуу эдэлж буй татварын хөнгөлөлтийн хүрээнд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ хамтаар боловсруулан хилцүүлж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан биеийн тамир спортын тухай хуулийн 11-ийн 1 заасны дагуу бүрдүүлсэн үндэсний жишээ багийн хэрэгцээнд зориулсан гадаад улсын иргэн хуулийн этгээдээс өгсөн хандив буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийг гайлын дотроос чөлөөлөх, нэмэгдүүлсэн албан татвараас чөлөөлөх агуулга буюу хуулийн төслүүдийг мөн боловсрууллаа. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хил засгийг дэмжиж өгөхийг та бүдээсээ хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. За, Пүрвжийн сайн зэрэгшинд баярлалаа.